Коронавирус талбараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын аймгийн онцгой комиссийн шийдвэрийн дагуу дарханчууд нийтийн эзэмшлийн зам талбайн ариутгал халдваргүйжүүлэлтийг 2 дахь 7 хоногт хийлээ. Нийтдээ 64 км нийтийн эзэмшлийн хатуу уучлалтай авс зам болон явган хүний зам 72 байршилд байгаа тоглоомын талбайг мэргэжлийн байгууллагууд хамтран ариутгасан юм а. Энэхүү ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг онцгой байдлын газар Дархан сум, Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ, Дархан дулааны цахилгаан станц, цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Дархан дулааны сүлжээ, Дархан улс уг компани нийт аж ахуйн үйлчлэгийн газар хариуцсан хийж байна. Ариутгалтын ажил өглөөний 10 цагаас эхэлж 16 цагт дууссан юм. Энэ бол стендераас усаан за 4 сарын 6-нд явсан. 6-ны өдөр явсан. Энэ одоо 2.5 тонн нэртэй машин. Хонгор зориулсан. Одоо өнөөдөр 4 сарын 10-нд 5 өдрөөс явж байна. Тэгэхээр нөө ариутгалын бодисоо хэрхэн бас яаж хийж байгаа юм бэ? Ариутгалтын бодисыг 2 хувааж хийж байгаа. Манай хүн тэн дээр хийж байгаа. Энэ одоо ариутгалтын газрууд дэрээн шүүхийн шийдвэр зах бүх газраар хийж байгаа. Ариутгал халдваргүйжүүлэлтийг 2020 оны 4-р сарыг дуустал хугацаанд 7 хоногт 1 удаа тогтмол зохион явуулна. Аймгийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд ариутгал хийж байгаад иргэд баяртай байлаа. Сая би харлаа энэ дөр бас ариутгал хийл явж байна. Тэгэхээр бол сайн байна даа. Коронавирус нэрээс явж байна. Тэр зүгэлэх гэж бодол явж байна. Иргэдтэй бол одоо яг тэ намныхаа мас гэсэн зүйл гар хөлөөс гэж ярмаар энэ аймгийн өдөртгүүд бол энэ онцгой байдлын аймгийн засагтаар иргэдийн хөрөнгөний дармаар бол нэлээд ажил хийж байна л да. Энэ сайн хийж байна. Би сая энэгээр ингэ явсан юу яцсан бэ? Замаар харин ариутгалыг явж байгаа юм. Сайн л ингэ ийм амар хуурашилтай үе амар болцсон юм үед ингэ сайхан ариутгал хийчихвэл сайн л шүү дээ, тийм ээ. Хашаа хороогоо сайхан цэвэрлээд байгаа орчин байгууллагууд нь хэдэн метрүүлээ цэвэрлэх ёстой шүү дээ, тийм ээ. Тэргээ сайхан халдваржуул тийм юугаа сайхан цэвэрлж юугаа хийгээл ингээ явал өвчин тусахгүй байх л гэж бодчих шүү дээ. Миний хувьд бол би тэр 18 гээд автобусны буудлын тэнд нэг мал эмнэлэг ариутгалын бодис зардах газраас зүгээр ариутгалын бодис худалдаж аваа тэгэл цэвэрлэгэндээ хэрэглээл байж байна. Миний санд бол одоо энэ манай багийнх нь одоо энэ түрүүчийн 7 хоног цэвэрлэгээ хийсэн. Одоо энэ жалгануудыг үүс. Одоо энэ айл өрхөд бол энэ гудамж тий орчин тойрноо бас цэвэрлэж яг өөрөөсөө яг амьдарч байгаа одоо юу гэдэг талбайгаа цэвэрлэх. Одоо энэ гудамжаар явахлаар айгүй одоо хог их байна. Тийм л саналтай нэр нь бол тэгвэл одоо хот маань гоё цэвэрхэн одоо зөндөл юм хийгээ хөгжиж штэ.